Халелуя. Шинэ оны мэндэ. Бас эзний өдрийн мэндэ. Бидний өнгөрсөн 2025 оныг дүгнэх тийм чухал цагууд та бүхэнд маань ивэлтэй байсан гэж бодож байна. Маш олон зүйлийг бид нар хийсэн байна ингээд өнгөрснөө харахаар хэдэн 10 сая төгрөгөөр тийм ээ комиссо хүлээж авсан байна. Монгол улс барилгын маань энэ бол байшин мөн гэж хүлээж авсан гэсэн үг. Бид нар үйл хөдлөхөө хөөцөлдөж байна. Бас муухай хуучин нөгөө байнга салхинд ундаг тийм ээ өгөрцсөн дээр нь бүр ингээд өвс ургацсан тий. Тэр байсан хашаага бид нар ийм гоё хашаа болгож шинжилсэн. Баг хамт олон маань багийн засаг захиргаа маань бас маш их талархаж байгаа энэ дүүргийн маань энэ багийн маань өнгө үзэмжинд их нөлөөлж байна. Бас бид нар бүтэн чадаагүйч тал довж байгаа хийгээд тавьчихсан тий. Галын системүүд суйрлуулсан, гадаа дөрвөн талаа бүрэн хянах камерууд бас суйрлууллаа. Өрөөнүүд маань эхнээсээ бүгдээр ашиглалтанд орсон, гест румууд маань гал тогоо гэл ингээд өөдрөг талаас нь харуул бид нарт маш ивэлтэй 25 он байлаа. Харин 26 онд бид нар тайвширч болохгүй. Бид нар дахиад урагшлах зам бий. Магадгүй бидний чуулганы маань алхаж буй цөлийн зам маань өндөрлөх тийшээ хандж иж болох юм. Бид нар Йордны ирэг дээр шитэмд ирсэн байх магадлалтай. Тиймээс бид нар одоо гэрээний авдар болох эзний оршихуйг өмнө нь зүгээр Мосегийн таягийг өргөх төдийд улаан тэнгис хуваагдчихсан бол энэ удаа бурхан тэгж хуваахгүй. 2026 онд бурхан гэрээний авдартай тахилч нарын хөл Йордан голд норохыг харахыг хүсэж байна. Бид нар ямар нэгэн бодит баталгаа харж итгэлийн алхам хийдэг бол одоо бид нар баталгаагүйгээр ямар ч бодит зүйлгүйгээр төрүүлж алхам хийж ээж Йорданыг гатлана гэсэн үг. Ингэж бид нар амлалтын газар руугаа төхнө гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийн зам маань уучлал, хайр, нэгүсэл дотор амжилттай өндөрлөөд бүгдээрээ хамтдаа Ерихогийн харалдаа эзний оршихуй болох Гилгалда хурж очиё гэж хүсэж байна. Бид нар өнгөрсөн хугацаанд олон жилийн турш цувралаар Библийг үзсэн учраас та нар миний ямар сүнслэг утгатай юу хэлж байгааг ойлгож байгаа хаа гэж би итгэж байна. Амен. Бид нар олон зүйлийг Библиэс харж болно. Одоо гаж урсгалууд тийм ээ, хуурамч, зөв биш номлолууд, бусдын зүрхэнд таалагдах гэсэн номлолууд гэх мэтчлэн сүнслэг аюултай байдал байна. Бид нар өнгөрсөн 7 хоногт Рут номын цуврал хичээл маань эхэлсэн тийм ээ. Зүрхэнд хотхон маань хэдийн 300 гаруй оюутантай жижиг мужууд тийм ээ, Вашингтон DC, Сан Франциско гэх мэт мужуудыг ингээд тусад нь авч үзэх юм бол ойролцоогоор 70 гаруй улсаас 300 гаруй оюутан зүрхэнд хотгонд хамтдаа 3 жил гаруйн турш эхлэл, гитлэл, тооллого, Йошуа номыг үзсээр одоо Рут ном өчигдөр эхэлсэн байна. Энэ зүрхэнд хотгонд маань нэг сонин нэртэй газраас нэг сайн мэдээ таагч мишонер охин ороод идвэс танаа санаж байна уу? Дандаа хүмүүсийн сонссон улс Герман, Чех, Франц, Австри, Швед, Швейцар, Солонгос, Япон гэд явж яснаа балбын мантулсаас гэдэг үе яваад байдаг. Санаж байна та нар нэг тийм оюут яваад. Тэр маань өнөөдөр хайртай хантайгаа гэр бүлээрээ хэвлэлд хүртэйгээ холоос бас бид нартай хамт хүндэтгэл өргөхөөр зорж ирсэн байна. Тэгээд хайртай дүүнээ минь тавтаа мөрднөө. Библийн үннийг ингээд бэлтгэхийн тулд би өнгөрсөн мэдээж Рут номыг би олон газар орсон, олон удаа орж исэн. Гэхдээ энэ удаа дахиад шинээр ингээд хичээлүүдэд бэлдснээ харсан чинь би өөрөөсөө олж харсан шүү. Өөрөөсөө юу харсан гэхээр өөрийнхөө бэлдсэн материалуудыг би өмнө нь орж исэн юм чинь орчиндоо 1 биш, 2 биш, 3 биш олон удаа орж исэн номнууд учраас Библийн сургууль дээр, янз бүрийн семинар, сургалтын дээр, конференцууд дээр орж исэн хичээл учраас гэж бодоод материалаа харсан чинь би 2-3 зүйлийг өөрөөсөө олж харсан. Нэгдүгээр би хэдий одооноос нэг
4-5 жилийн өмнө орж исэн бэлтжижсэн хичээл ингээ апгрейд хийгээд жил болгон орох болгондоо шинжилээд явсан ч гэсэн юу олж харсан гэхээр би хүмүүст таалагдахыг хүсдэг байж гэдгийг олж харсан байхгүй. Бэлтсэн хичээлээс. Яагаад би тэгж олж харсан гэхээр бэлтсэн хичээлүүдэд хараад би үнэнхээр өөрийгөө голсон. Ярианы эмгцэх залга, өгүүлбэр зүүн, христчин ёс зүй сул байна. Ариун байдлын эмгцэх залга. Дээр нь ингээ сайн судлаад үзсэн чинь ингээ хичээлийн материал дундаа онгоо ингээд бичсэн ч байх шиг тийм. Яагаад Библийн хичээл орж байгаа багш хүн оюутнуудад болон сонсогч нарт онгоо ярих хэрэгтэй гэж инээлгхийн тулд инээлгэж байгаа нь яаж байгаа гэж би таалагдах тулд. Харин гэтэл бидний зорилго юу байх хэрэгтэй вэ? Эзэн бурхан таалагдахын тулд бид нэр зөвхөн эзний цэвэр үгээр үйлчлэх гэсэн. Би өөрийнхөө бэлдсэн хичээлүүдийг үзээд хизээ би хүн болондоо хизээ миний ам эмгцэгцтэй миний бэлдсэн үгс нь яг цаг үе олсон зөв зохистой сонголттой байж яаж энэ хичээлүүдийг яг Библийн цэврээр нь би зааж сурандаа гэж өөртөө жоон сэтгэлээр унсан байхгүй. Би дараагаар эзний өмнө хүлээн зөвшөөрсөн эзэн минь би эндээс спирит мэдэрч байна. Би хүмүүст таалагдах гэж өөрөө мундаг харагдах гэж Библийг сайн ойлгодог юм шиг харагдах гэж би хичээл бэлддэг байсан байна. Тэгээ би Рут номын хичээлийг дахиад эхнээс нь шинээр бэлдсэн. Бүгдийн шинээр бэлдсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн өчигдөр хагасааны орой Рут ном маань эхэлсэн байна. Рут номын үндсэн утга гэвэл маш гүнзгий утгатай. Бид нар энэ бүтэн сайнны номлолоор үзэж амжихгүй ч би та бүхэнд товчхон ойлгомжтойгоор хэсэгхэн тайлбарлаж чадна. Рут номыг үзэхээс өмнө бид нар түүний удмаас Рут, Боаз хоёроос гарсан цаашдаа Есигээс Давидын удамд Махлон гэж явсаар байгаа Давидын удамд аврагч эзэн Месиа мэндэлсэнийг бид нар сайн мэднэ. Харин аврагч эзэн Месиагийн амьдралыг харах юм бол бид нар олон зүйл харж болох ч гэсэндээ загалмайн цовдлолын үе, загалмай дээр нас барсан Христ эзэн ямар дүр төрхтэйгээр нас барсныг ёс зүй талаас нь бид нэг удаа бодож үзэх хэрэгтэй. Есүс эзэн багаасаа тухайн үеийн хамгийн түгээмэл хэрэглэгдэг арам хэл, арамей гэж ярьдаг тийм ээ. Арам хэл дээр ярьж өссөн байна. Арам хэлээр. Гэхдээ тэрээр өөр үндэстнүүдэд бурхны тухай заахтаа мөн давхар грек хэлээр заадаг байсан байна. Грек хэлээр. Есүс эзнийг бид нар загалмай дээр зүгээр л цовдлогдоод нас барсан, гэм нүглийг үүрсэн гэдгээс гадна тухайн Есүс эзний хэрэгэлсэн үг зүй, ёс зүй, өгүүлбэр зүг ямар хэлээр ярьсныг нь бодож үздэггүй. Есүс эзэн загалмай дээр нас барахдаа олон улсыг харуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн Израиль, зөвхөн еврейд биш, би бүх дэлхийн үндэсний төлөө гэмийг үрж байгаа гэдгээ өөрийн өгүүлбэр зүй, үгийн сонголтоор, хэлний сонголтоор биднэрт мессеж өгж үлдээснийг бид нар анзаарах хэрэгтэй. Хид хідэн хэлээр Есүс эзэн ярьсан ба загалмай дээр сонирм байгааз жишээ нь англиар, солонгосоор, монголоор яриад байгаа гэсэн үг шүү дээ. Есүс эзний хувьд өөрийн ээжтэй ярихдаа хамгийн багаасаа эхэлж 18 нас хүртлээр хэрэгэлсэн төрлөх хэл, унган хэл, арамей хэл буюу арам хэлээр ээжтэйгээ ярьсан ба. Ээжээ, Йохан таны хүү шүү. Йохан одоо энэ эмэгтэй чиний ээж шүү. Энэ бол арам хэл. Есүс эзэн Эли лама сабахтани буюу Элой лама сабахтани. Ава та намайг юунд хайваа гэж хэлсэн энэ Эли лама сабахтани гэдэг үг бол мөн арам хэл. Бид нар олон улсын хурим гэж бид нар ярьдаг тийм үү? Гадаад хүнтэй суусан хүмүүс хүүхэд нь хамгийн түрүүнд хэний хэлийг хүчээрч биш бүр яаж зүтгүүлээд хэний хэлээр ярьж сурдаг гэж ээжийнхээ хэлээр. Хэрвээ монгол хүн англи хүнтэй суусан бол яаж ч хичээж монгол хэлээр хэлд оруулах гад ээжийнхээ хэлээр л англиар л хэлд ордог. Швейцар хүнтэй суусан бол хүүхдүүд нь швейцар хэлээр л хэлд ордог. Бүр зарим нь монгол хэлээч мэдэхгүйгээр өсөж байдаг. Энэ бол тэр хүүхдийн багаасаа хэрэгэлсэн хэл. Есүс эзэн дуулал номны 22-ын 1-дээр гарсан тэр дуулалыг арам хэлээр өөрөө давтаж хэлсэн. Эли
лама сабахтаны буюу аава та юунд намайг орхино вэ? Энэ үг нь юу гэсэн үг вэ гэвэл Дуулал номны 22-ын 1 дээр гарч байгаа энэ ишлэл, энэ иш үзүүлэлэг Христийн амьдрал дээр бүхний нүдэн дээр биелжин гэдгийг харуулж байна. Тиймээс тэр арам хэлээр Дуулал номны 22, Дуулал номноос Еврей судрын дуулалаар тэр Израильтай байгуулсан гэрээгээ холбож арам хэлээр Эли лама сабахтаны гэж хэлсэн. Үүний дараа Есүс эзэн Ромын цэргүүдээс ус гуйдаг тийм биз? Надад ус өгөөч. Энэ үед Есүс эзэн Ромын цэргүүдтэй арамей буюу арам хэлээр биш, грек хэлээр ярьсан байх өндөр магадлалтай. Яг тэгэхээр Ромын цэргүүд бид нар яагаад монгол хүмүүсийн ихэнх хувь нь англи хэлтэй, англи орос хэл мэддэг мөртлөөрөө, ядаж гадралдаг мөртлөөрөө Америкт монгол хэлтэн ерөөс байдаг юм л. Оросд монголоор ярьдаг хүн бараг байдаггүй юм л. Яагаад гэвэл тэд нэр том гүр учраас. Тэднэрт монгол хэл сурах нь зарим талаараа доош орж байгаа юм шиг мэдрэмж өгөх боломжтой учраас өндөр хөгжилтэй улсын хэлийг бид нар сурдаг. Солонгос, Япон, Америк, тийм ээ. Гэтэл энэ үеийн Ромын цэргүүд бол хоорондоо грек хэлээр ярьдаг байсан. Энэ грек хэл бол олон үндэсний хэл бөгөөд өнөөгийн англи хэл байхгүй юу? Библи хүртэл олон хүмүүст хүрэхийн тулд шин гэрээ ямар хэлээр бичигдлээ, орчуулагдлаа, хөврүүлэгдлээ? Грек хэлээр. Яагаад гэвэл олон хүмүүс, олон өөр үндэстнүүд ойлгосоо гэсэн учраас грек хэл. Тиймээс Ромын цэргүүд арамей буюу арам хэлээр, еврей хэлээр ярина гэдэг бол доошоо орж байгаа юм шиг асуудал гэсэн үг. Би бизнес хийж байхдаа олон солонгос бас Америкт амьдардаг мундаг том саядан, мундаг том тэр бомтон хүмүүстэй ажиллаж байсныг та нар мэднэ. Дархан тэр хүмүүстэй хамт олон прожект төсөл хийж ирсэн. Тэр хүмүүс Монголыг мэддэг, гадралдаг мөртлөөрөө надтай монголоор ярьдаггүй. Заавал англиар юм уу, солонгосоор ярьдаг байсан. Яагаад? Надаас зинда дээр болохоор. Надаас карьер өндөр болохоор, амбиц өндөр болохоор. Тийм учраас Ромын цэргүүд хизээж арамей хэлийг магадгүй мэдэхгүй, мэдсэн ч арамей хэлд хариулахгүй, арам хэлээр ярихгүй. Тиймээс Есүс тэднээс ус гуйхдаа ямар хэлээр гуйсан байх магадлал өндөртэй гэвэл грек хэл гэсэн үг. Грек хэлээр. Ээжтэйгээ арам хэлээр, багын хэлээрээ харин Ромын цэргүүдтэй грек хэл нь ус гуйсан. Тэд нар мэдээж хисопын дарс өгсөн. Яагаад дарс өгсөн бэ гэвэл хурдан цангаж зовлонгоос үхэх, ангижрах. Нөгөөтэйгүр бид нар мэдээ алдуулдаг юм байхгүй үед гар хөлийн тайрхтаа цэргүүд яадаг вүлээ? Амруу нь спирт цутгадаг шүү дээ, тийм үү? Согтоо тасалж агаад одоо өвчин баг мэдэрнэ гэсэн үг. Тэгтэл Есүс яадаг вүлээ? Тэр уудаггүй. Тэр ямар ч мэдээ алдуулалт, согтолт, тасралт ашиглахгүйгээр тэр цэвэр зовлон амсахыг хүссэн учраас уудаггүй. Гэхдээ тэр ус гуйдаг. Харин цэргүүд түнд ус өгдөггүй, дахиад дарс өгдөг. Есүс эзэн энэ үгийг грекээр хэлсэн. Хамгийн сүүлд нь Понти Пилатын тушаал гараад Есүсийг доромжлохын тулд загалмай дээр Юудэчүүдийн хаан гэж пайз хатдаг, тийм биз? Энэ пайзыг ямар хэлээр бичсэн байдаг вүлээ? Библи юу гэж хэлдэг вүлээ? Латин хэлээр. Латин хэлээр. Өөрөөр хэлбэл тухайн үеийн өндөр хөгжилтэй бүх улсууд ойлгохоор латин хэлээр. Энэ нь юу вэ гэвэл энэ дэлхийн Ромын, Еврей, Израиль, Палестин, Вавилон, Ассирийн газар нутаг дээрх бүх ард түмэн Христ эзнийг ойлгохоор хамгийн түгээмэл олон улсын хэл арамей, грек, латин хэлээр тэр загалмай дээр өөрийгөө илчилсэн. Энэ нь тэр юу хүссэн бэ гэвэл загалмай дээрх энэ олон хэлнүүдийн түүх нь ганцхан цэгийг илэрхийлж байгаа нь ард түмнээсээ эхэлсэн энэ гэрээ нь цаашид бүх үндэстэн, бүх хэлтнүүд, олон улсад Израилийг даван гарч бүр дэлхийд энэ аврал тунхаглагдах болно гэдэг илчлэлийг тэр үглээрээ үзүүлсэн. Нэгийнхэн жижигхэн хэсэг. Мэдээж түүний загалмай дээр хэлсэн 7 өгүүлбэр, түүний загалмай дээр үйлдсэн үйлдэл, түүний загалмайг үүрсэн үүрэлт гэх мэтчлэн олон зүйлээр загалмай үглээр Есүс эзэн өөрийгөө цорын ганц месиа, зам, үнэн, амь, мөн гэдгийг тунхагласан боловч бидний ихээхэн анзаараад байдгүй энэ хэлний олон улсад хандсан энэ үглийг харуулж байна. Есүс эзний загалмай үхэл бол хинч ямар ч үндэстэн ойлгохоор бүх хэлээр илэрхийлэгдэж илчлэгдсэн Бурхан Аавын зүрх сэтгэлийг харуулж байна. Тэрээр ганц Израиль, Еврей биш, Палестиник биш, тэр бүх үндэстнийг тэврэх хүсэлтэй, хайрлах хүсэлтэй,
өөрийнхөө аврал дуудах хүсэлтэй бурхан гэдгийг бурхан аавынхаа хүслийг тэр загалмай бүлээр харуулсан. Яг үүнтэй утга нэгээр Рут ном өөрөө яг ийм дүр төрхийг харуулж идэг ном байхгүй юу? Бид нар Рут номыг бодохдоо хөөрхий нэг зайлуул нэг Элимелех гэдэг хүнтэй Наоми гэдэл яваал тэгээд нөгөө газараа очиод тэгээд Моаб руу очисон чинь Моабд очиод өөрхийн нөхрүүд нь бүгд өгөөл нэг эвээ нэг муу ганц би 3 бэлэвсэн эмэгтэйгийн түүхтэй гэж Рут номыг боддог бол Рут ном огт тэгж бодох ёсгүй ном. Энэ ном бол хувьсгал хийсэн ном. Энэ ном бол зарим нэг илчлэлтүүдийг эсэргүүцсэн ном. Энэ ном бол зарим нэг хүчирхэг юудан ёс заншил, шашинлаг үзлийг үгүйсгэхийн тулд тэднэрт хандаж хүний ёсоор санал тавьсан чухал ном. Энэ Рут гэдэг ном. Библиэлд олон ном биш гэсэн эмэгтэй гол баатартай Эстер, Рут хэмээх номнууд байдаг. Рут номын тухай бид нар олон зүйлийг ярьж болох боловч нэг зүйлийг анзаараарай. Одоо шүүгчд ном дуусаад араас нь 1-2 дугаар Самуэль буюу хаадын үе эхэлж байна. Өөрөөр хэлбэл Бурхны ард түмнийг хаанчлалыг шүүгчд захирдаг байсан. Шүүгчд номон дээр гарч буй 12 шүүгч. Дебора, Самсон, Мика гэх мэтчлэн. Энэ шүүгчд захирдаг байсан. Энэ шүүгчд захирдаг байхад шүүгчдэд Бурхан иш үзүүлэлгээг өгөөд тэдэнд хүч чадал мэрэгүү ухааныг өгснөөр тэд нар Израилийг Бурхан руу чиглүүлдэг байсан ийм үе. Өөрөөр хэлбэл хаангүй, төр засаггүй Бурханы үгийг дамжуулагч шүүгчдийн үеэр эхэлж исэн хаанчлал. Харин үүний дараа Израиль хааныг хүсэж байна. Бид нар бусад үндэстэн шиг хаантай болмоор байна. Өндөр, царайлаг, хүчирхэг ийм хааныг бид нар дагаж хүндлэн дээдлж ийм хаантай баймаар байна гэдэг. Ингээд иш үзүүлэгч нар хэлдэг, шүүгчдээс санал гардаг. Хэрвээ та нар дундаасаа хаан томилох юм бол түүнд ордон байж өгөх хэрэгтэй. Та нар түүнд алт говчуур өгөх хэрэгтэй. Та нар түүнд зарц боол шивгчин бэлдэж өгөх хэрэгтэй. Ингэсэн ч та нар зүгээр юм уу? Яг гэвэл Бурхны хүмүүс шүүгчд хизээч ард түмнээс татвар, алт говчуур, зарц боол, ордон, сүрлэг хашаа нэгж байгаа. Харин хаадууд бол энгийн шүү. Харин Израильчууд юу гэдэг вэ гэвэл тийм ээ тэгсэн ч гэсэн хамаагүй гэдэг. Үүнийг Бурхан хэдийн өмнө нь хардсан байсан учраас шүүгчдийн үеэс Саул хэмээх хааныг томилж байсан. Бид нар боддоо оюун эрдний засгийн газар унаад Зандан шатар гарсан. Энийг бид нар юу гэж нэрлэлээ? Нэг эмэгтэй хурлын дэд даргаыг одоо ирүү үсгэсэн байгаа. Яагаад ирүү үсгэж байгаа вэ? Хууль бусаар төрийн эргэлт хийсэн гэж. Тийм үстэй. Ерөнхий сайд төр эргэж байна. За тэгвэл сая Америкчууд Венесуэлийн ерөнхийлөгчид очоод бүх зэргүүд нь өөрсдөө бууж өгöd зүгээр л өөр улсын хүмүүс очоод өөр улсын ерөнхийлөгчийг баривчлаад Америк руу буцаа аваа явчихж байгаа. Одоо тэнд юу болох вэ? Хувьсгал бол. Хувьсгал гэж хэлдэг шүү дээ бид нар. Социализмоос капитализм руу энийг юу гэж нэрлэдэг вэ? Хувьсгал. Тэгвэл шүүгчдийн үеэс хаадын үе лүү Бурхны хаанчлал дотор төр засаг солигдож байна. Энэ юу болж байна? Хувьсгал болж байгаа. Хувьсгал ойлгож байна. Хувьсгал. Тэгвэл энэ хувьсгал болж байгаа энэ чухал үед тоон дотор өсөг дууж явна гэд гайхдаг шиг Рут гэдэг энэ 3 бэлэвсэн эмэгтэй ямар хамаатай болоод яг дунд нь ингээд сэндвич шиг хавчурагдаад орчиж. Уул нь шүүгчдийн энэ чухал үеийн дараа шинэ үе, эрен үе, хувьсгал эхлээд Бурхны хаанчлал дотор Бурхны иш үзүүлэгч шүүгчд бус Бурхнаар томилогдод тослогдсон хаадууд эрх мэдэлтэй хэн нэгэн хүн томилогдоод удирдах энэ төр засаг хувьсгал энэ засаг солигдож байгаа үед шууд дараалаад энэ чухал эрен үе явах байтал тэр дунд нь Рут гэдээ ороод ирж. Тэгээ Рут нь ямар чухал ном ингэж уншихад 3 бэлэвсэн эмэгтэй, зов зүдэрсэн эмэгтэй. Яагаад Рут ном ийм чухал байр суурийг эзлэх болов гэдгийг бид нар анзаарч үзэх хэрэгтэй. Израильчууд шүүгчдийн төгсгөл үе ирэхэд шүүгчд номны 17, 18, 19 дугаар бүлгийг та судлах юм бол тэнд увайгүй шүүгчд бас Бурхны өмнө үүрсэн хариуцлага буруугаар ашигласан Лев овгийнхан гардаг. Хідэн бүтэхгүй Бурхны хүмүүс гардаг. Тэд нар яасан бэ гэвэл болохгүй зүйлсийг хийдэг. Ингээд шүүгчд ховордож эхэлсэн гэж хэлж байгаа. Шүүгчд ховордсон. Шүүгчд ховордно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл
үнэн үгийг заадаг, үнэн номлодог, үнэхээр Бурхныг даруугаар дагдаг пастор, номлогч, рабби, синагогийн удирдагчид, иш үзүүлэгч нар хомс болсон гэсэн. Тиймээс тэдгээр хүмүүсийн Бурхан руу чиглүүлэг байхгүй болохоор ард түмэн яах вэ? Гажиж эхэлнэ. Бурхны зөв үг байхгүй учраас тэд нар гажиж эхэлнэ. Бурхнаас холдож эхэлнэ. Ингээд Бурхан тэдэнд шийтгэл өгж байгаа дүрг шүүгчд номын төгсгөлөөс бий болж байгаа. Яагаад гэвэл үнэн багш нар, номлогч нар, пасторууд, раббинууд, иш үзүүлэгч нар, шүүгчд хоордсон учраас ард түмэн бас гажаад шүүгчд ном дуусч байгаа. Ингээд шүүгчд ном дуусахад араас нь залгуулад Рут ном эхэлж байгаа. Ингээд тэд нар шүүгчд хомсдсон үед Вавилоны колонд байсан тэд нар одоо чөлөөлөгдөөд нутагтаа эргээд ирсэн. Гэхдээ тэгж ирлээгээ тэд нар жаргахгүй. Үгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр нутаг нь дайн болоод бүх хотууд нь балгас болсон. Бүх газар нь олон жил боолчлолт байх хугацаанд нь атар газар болсон. Тариан талбай дээр нь зэрлэг шавдсан. Бүгдийг шинээр дахиж эхлэх шаардлага гарсан байхгүй. Тэд нар ирээд дахиад шинээр атар газрыг хаглана. Дахиад тариан талбай бэлдэнэ, хоол хүнсээ бэлдэнэ, нурсан балгас болсон хотуудыг шинээр босгон барих хэрэгтэй. Бэхлэл цайзуудыг босгон барих хэрэгтэй. Цэрэг айрмаа бүрдүүлэх хэрэгтэй. Дахиад хаан гэдэг хүн томилох хэрэгтэй. Үнэхээр хариуцлагатай ийм үе ирэхээс гадна хамгийн гол хариуцлагатай зүйл нь тэд нар Юудэ үзэл баримтлалаа сэргээх хэрэгтэй байсан байна. Яагаад гэвэл би хэн бэ? Би хаанаас гаралтай үндэстэн бэ гэдгээ мэдэхгүй бол тэр Юудэ үндэстэн, тэр Израиль үндэстний үнцэн сэргэхгүй. Улсын тусгаар тогтнол гэдэг бол тухайн үндэстний үүх, түүх, соёл, ёс заншил байж ямар нэгэн улс тусгаар тогтнодог. Тийм ээ. Харин тэд нар ямар байдалд байсан бэ гэвэл дүнгиж колоноос гарч ирсэн. Тэгээд яахаа мэдэхгүй зэлүүд тал нурсан балгасан дунд нутагтаа ирээд одоо бэлчээр нь хаана байх вэ? Тариан талбай нь хаана байх вэ? Бидний identity, бидний хэрэгэм зэрэг үүсэл гарал маань юу юм бэ? Энийг яг тодорхойлж ээж тэд нар яах вэ? Үндэстэн, тусгаар тогтносон үндэстэн гэдэг баримж байгаа гэсэн. Гэтэл тэд нар олон жилийн турш шүүгчд хомсдсон, зөв үгийг дамжуулдаг иш үзүүлэгч нар байхгүй болсон, бурхан холдсон энэ үед маш олон израильчууд харь хүмүүстэй суудсан байна. Харь хүмүүстэй. Бүр маш олон шүү. Ингээд маш олон хүмүүс Юудэ үзэл баримтлалаа дахин сэргээх гэсэн чинь дандаа харь хүмүүстэй суудсан. Гэтэл бурханы тушаал болохоор хэрвээ миний ард түмэн дундаас өөр еврей, Израиль биш харь үндэстэнтэй суусан бол миний энэ отог, овог, энэ майхнаас холдуулаад Израилаас хөөн гарга гэдэг тушаалтай байсан. Ингээд үүний дагуу харь үндэстэнтэй суусан хүн болгоны хөөгөө гаргачих юм бол яах вэ? Израиль хүн үлдэхээргүй олон хүн, олон еврейчүүд, олон бурхны хүмүүс харь хүмүүстэй гэр бүл болцсон байсан байна. Ойлгож байна. Хөөж болохгүй, байж болохгүй байдалд орсон. Энэ үед Нехемия хэмээх бурхны хүн, Эзра хэмээх хоёр бурхны хүн гарч ирсэн байна. Нехемия Иерусалимыг шинчлэн босгох, дахин сэргээх үйлчлэлийг томилогдсон бол Эзра саяны хийсэн Израиль хэмээх identity-г яг зөв цэврээр нь бурхны үгийн дагуу босгон барих сүнслэг үйлчлэлд өөрийгөө зориулсан хүн байхгүй. Эзраг та нар тань тийм. Та нар өвөр Монголыг хардаа. Би божгон өвийн би Монгол хөө гэж ярьж идэг. Бид нэр итгэдэг. Бид нар хүлээж авдаг. Яагаад? Монголд биш Хятадын газар нутаг дээр амьдарч байгаа. Дээр нь уг угсаан халах боржгон Монгол байж болох ч тэд нар зөндөө холилдсон байна. Үзэл бодол, шашин, амьдралын хэм маяг, ёс заншил нь биднээс шал өөр. Ядчил бидний Монгол аль ч айлд орсон иргэдэг ширээтэй айл байгаа юм. Аль ч айлд орсон ширээ дүүрэн халуун ногоо оволдог айл байгаа юм. Бүх зүйл нөр амьдралын хэм маяг, зуршил бүгд өөр. Тийм учраас тэд нар цэвэр identity-г авахын тулд яг би цэвэр халах Монгол боржгон хүн гэдгийг авахын тулд өвөр монголчууд яах ёстой? Уул нь яавал биднээс 100% хүлээн зөвшөөрөгдөв. Монголд нүүж ирээд Монгол ёс заншил сураад жинхэнэ Монгол дээлээ өмсөд Монгол морио унаад Монголын хөдөө талыг дүүргээд Монголдоо нэг үеийн амьдраад хоёр дахь үеийн амьдраад
тэр бүрдээ халах Монгол эмэгтэйчүүд, халах Монгол эрчүүдтэй хуримлаад 3 дахь үеэсээ ирлийз, хурлийз тэгээд сэвэршдэг шиг тэрний дараа 3 4 дахь үеэс нь бид нар энэ бол халах Монгол мөн гэж хүлээж авна, тийм ээ. Яг энэ айдентитийг израильчуудыг сэргээх үйлчлэлийг өөрийгөө зориулсан хүн нь Эзра байхгүй. Эзра номны 9-р бүлгийн 2 дээр Эзрагийн ямар үзэл баримтлалаар энэ айдентитийг сэргээхэр болсон айгүй хэцүү. Эзрагийн бурууч гэж болохгүй, зөвч гэх хэцүү, нэг л хэцүү. Юу гэхээр Эзра бурхан минь 9:2 тэдний огтоос өөрсдөө болон хүүгүүдээ эхнэр авч ариун үндэсний үрийг тэр газрын ард өмнөдтэй холилдуулсан юм. Захирагч тэргүүлэгчдийн гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэрээ. Энэ Эзрагийн тунхагласан үзэл баримтлал. Тэгээд Эзра ямар шийдвэр гаргасан гэвэл харь үндэстэн эмэгтэйтэй суусан бүх израильчууд сал гэсэн. Та боддоо энэ ч цөөн биш шүү дээ. Зөндөө олон гэр бүлүүд байна. Тэгээ тэр дунд хэдий харь үндэстэн ч гэсэндээ тэр дунд ч аз жаргалтай амьдарч байгаа гэр бүл байгаа шүү дээ. Тэр дунд ч үр хүүхдтэйгээ мөрөөрөө аз жаргалтай амьдарч байгаа гэр бүл байгаа. Гэтэл Эзра хэмээх бурхны ун гарч ирээд ийм хүчрхэг тушаал болгосон. Салцгаа. Гэр бүлүүд салж сарнаад ирвэл улс орн юу болох вэ? Тусгай тогтнолоо алдах хамгийн ихний зүйл. Харин Эзрагийн хувьд бурхны үгийг барьсан байхгүй. Дэд хууль номон дээр бурхны хуулийг барьсан. Тоолго дээр тушаасан бурхны хуулийг, Лев номон дээр тушаасан бурхны хуулийг бариад яг цэвэр Израиль гэдэг энэ айдентитийг хэрэгэм зэрэгэ босгож дахин бурхны ард түмэн Израиль сэргэхийн тулд дундаасаа харь үндэстнүүдийг хөөн гаргах ёстой. Тийм учраас салцгаа гэсэн. Маш олон эмэгтэйчүүд бэлэвсэрч хоцрон. Маш олон хүүхдүүд өнчиржүүл. Би зөв буруугийн тухай ярихгүй, гэхдээ та дотроо тунгаагаад байна. Энэ үед Эзрагийн өдөөс үгүй яагаад салах ёстой гэж салахгүй гэх юм бол шийтгэл нь маш хүнд. Чулуугаа шийдүүлж өгөх нь гол Израилаас хөөгдөн, цөллөгдөн. Энэ үед хэн ч энэ үгийн энэ сал гэдэг энийг эсэргүүцэн хэлж чадахгүй. Үү олон эмэгтэйчүүд, гэмгүй гэр бүлүүд, хүүхдүүд өнчнөд эмэгтэйчүүд бэлэвсэрнэ ингэж гэр бүлийг устгаж болохгүй гэж хэн ч зориглож хэлж чадахгүй ийм нөхцөл байдал. Хэн ч Эзрагийн өөдөөс энэ үзэл баримтлалын хатуу юудын шашинлаг үзлийн эсрэг нэг ч үг хэлэх ихгүй энэ нийгэм, энэ соёлын нөхцөл байдал ганцхан аргаар ард түмэнд Израильд хэлж чадсан. Юугаар гэж? Рут номоор. Одоо ойлгож байна. Энэ зүгээр бэлэвсэн 3 авгаан түүх биш. Рут номоор. Яг гэвэл шууд хэлж чадахгүй байна. Тийм ээ? Рут номоор. Манай наснууд мэдж байгаа кемп болж байсан. Кемп дээр манай сүмийн нэг нэлээд хүнд амьдралтай залуу амар үнэртэй юм жоохон бие муутай залуу. Тэгээ би майхангүй ирсэн болохоор наснуудын унтчихсан байшинд иш ороод унтахын тулд орол унтулсан байхгүй. Тэгсэн наснууд маань хэлсэн болохгүй нэ. Үнэхээр энэ үнэрийн өстө дийлэхгүй нэ пастрах нь би загинсан байхгүй. Дуугаа бай тань. Тэг яах нь наадах чи энэ бороонд гадаа унтуулах юм уу гэж загнаадсан. Тэр үед хандаахлагч маань Рут номыг ашигладаг шиг ашигласан байхгүй. Пастор та зүгээр ороод залбирж өгчөөд гараач гэсэн байхгүй. Сайхан амраарай гэж хэлчихэд гараач. Тэгэхээр би тгийгээд хаалганы онгоолгоод вау. Шууд ойлгосон. Тэгээд за ахын дуу гараад тэр хоёулаа хамт унтъя. За ойлголоо. Та нар маань 50 амтаарай. Би дүүг аваад явлаа гэд аргыг нь олсон байхгүй. Энэ яаж вэ? Шууд эсэргүүцэж хэлэхгүй ч тухайн үед энгийнээр мэрэгнээ шийдэж байгаа. Яг Рут ном ийм үүрэгтэй байхгүй юу? Эзрагийн өдөөс хэлэх зүрх зоригтой ямар ч боломж байхгүй энэ үед яагаад болохгүй гэж. За одоо би танд сайн тайлбарлая. Рут ямар гаралтай эмэгтэй? Моаб эмэгтэй. Моаб эмэгтэй байхгүй. Харь үндэстэн байхгүй. Гэтэл Рутыг бурхан ямар нанднаар хайрлж, ямар агуугаар хэрэгэлсэн гэж Моаб эмэгтэй Рутыг бурхан хайрласнаар Рутээс Есигээс бидний хүндлэн биширдэг алдарт хаан Давид төрсөн. Давидын удамд хэн төрсөн? Аврагч Месиа мэндэлсэн. Ойлгож байна.
Яагаад болохгүй гэж. Хэрвээ салах ёстой гэж үзэж байгаа бол нөгөө талаас нь та нар хардаа Моаб эмэгтэй хариу үндэстэн Рутыг бурхан ийм нанднаар хайрлаж өөрийнхөө хаанчлалд ийм агуугаар ашигласан байж тээ. Та нарын шүтэн биширдэг агуу хаан Давид бидний амрагч Месэ хүртэл энэ Рут гэдэг Моаб хариу үндэстэн эмэгтэйгээ удам төрсөн шүү дээ. За би Эзрагийн зарлиг тушаалыг дагах гэж байна. Хариу үндэстэн эхнэрээсээ салах гэж байна. Тэгтэл Рут ном тараад эхэлсэн. Тэгээ Рут номыг аваад уншиж. Би яагаад дөрөв хүүхдээ өмчрүүлэх ёстой гэж. Бодохоор би яагаад эхнэрээ хайх ёстой гэж. Хариу үндэстэн ч гэсэн Рутыг бурхан хайрлсан байна шүү дээ. Бүр агуугаар ашигласан байна шүү дээ. Тэгвэл би яагаад хариу үндэстэн эхнэрээ хайж бэлэвсрүүлээд гэмгүй байгаа хүүхдүүдэд өмчрүүлэх ёстой гэж. Яаж вэ? Хувьсгал хийсэн ном байхгүй. Чимээгүйгээр ард түмэнд бурхан хариу үндэстнүүдийг ч гэсэн хайрладаг. Есүсийн арамей, грек хэлийг өөрийн үндсэн хэлээс гадна өөр хэлээр, латин хэлээр загалмайг тунхагласан тэр тунхаг Рут номтой ижил байгааз юу вэ гэвэл яагаад болохгүй гэж. Яагаад болохгүй гэж та нар бодит түүхийг мэднэ. Рут хэмээх эмэгтэй хариу үндэстэн байсныг мэднэ. Гэхдээ тэр эмэгтэйг үнэхээр заавал салж үлдэн хөөж чулуугаа шидэж алах ёстой гэж үзэж байгаа юм бол нөгөө талаас нь та нар хараа л да. Рутыг бурхан ашигласан шүү дээ. Хайрлсан шүү дээ. Түүнээс агуу Давид төрсөн шүү дээ. Давид хаан цөлийн амьдралаар амьдарч байхдаа хаан болчоод 30 жил Саулаас зүхтааж ингээдийн агуу, Адуламын агуу энд тэнд оргож боссон шуналтай олон хүмүүс дээрэмчтэй нөхрөлж амиа 50 Саулаас зүхтааж явахдаа эхнэр хүүхдэд маань гай болчиж магадгүйгээд хаан авчиж эхнэр хүүхдэд хадгалуулсан. Хамгаалуулсан. Моаб Давидсын шалтгаан нь юу вэ гэвэл ээж нь Моаб хүн. Эмээ. Рут Моаб байхгүй. Эмээгийнхээ төрсөн нутаг. Хэрвээ Давидыг их талаас нь хөөх юм бол Давид хаан ч гэсэн хариу үндэстэй шүү дээ. Моаб гаралтай хүн шүү дээ. Энийг Эзрагийн тушаалаар салах гэж байгаа гэр бүл нөхөр Нямка уншаад нэр яагаад болохгүй гэж. Яагаад би эхнэр хүүхдээ хаях ёстой гэж. Бурхны identity заавал хэрэгм зэрэг Израилийн өвөрмөц Бурхны сонголт нь ийм байдаг байсан бол яагаад Рутыг ашигласан юм бол? Яагаад Рахабыг ашигласан юм бол? Ингэж чимээгүй зөв тишийнэ Бурхны анхны хариу үндэстнүүдийг тэрхийг хүсдэг хайрын мөн чанарыг чимээгүйгээр даруугаар сул дорой ядуу бэлэвсэн 3 эмэгтэйгийн түүхээр Израильчуудын дунд эрүүл номлол болж орсон тийм чухал ном учраас шүүгчдийн үеэс хаадуудын үеэр тэр сүнслэг хувьсгалын үед дунд нь Рутыг оруулсан байна. Манай эртний өмнөх 250-аас 200 жилийн өмнө тийм ээ. Манай эртний өмнөх гэхээр хасагдсан шүү дээ. 200, 199, 98 гэдэг 250-аас 200 жилийн өмнө энэ Рут номыг шүүгчдийн төгсгөл хэсэг хаадын эхлэл хоёрын дунд оруулсан шалтгаан байна. Энэ юу вэ гэвэл эхний шалтгаан нь энэ Рут номын тухай бид нар Рут номыг үзэж байгаа учраас би оршил тавьж шүү та нар ойлгоорой. Энэ Рут номын тухай энэ хувьсгалыг хийснийг энэ үед байсан тэр Лаодикийн их хурлын над мэдтэй харьцуулахааргүй Бурхны агуу хүмүүс Библийг бүх үндэстэн унших ёстой юм байна. Библийг бүх үндэстэн уншихаас гадна Бурхан Элохим бол энэ дэлхийг хайрладаг Бурхан юм байна. Зөвхөн Израиль еврейчүүдийг биш бүх дэлхийн хариу үндэстнүүд хүнний бүрийг хайрладаг Бурхан юм байна. Тиймээс Библийг дэлхийд тарай хамгийн түгээмэл хэл, одооний англи хэл, грек хэл дээр Библийг хөврүүлсэн байхгүй. Хөврүүлээд тэр дунд байршуулах үед Рут номыг ийм нандин учир шалтгааныг сүнслэг удирдагч нар мэдчихсэн учраас шүүгчдийн төгсгөл үед хаадын эхлэл дунд нь оруулсан байна. Тиймээс энэ түүхийг бодит байдлыг мэдэхгүй хүмүүс энэ 3 бэлэвсэн эмэгтэйгийн тухай яагаараа энэ чухал хувьсгалын үед ингээд тоон дотор өсөг тууж аваа юм шиг оруулчихж байгаа юм болоо гэж боддог. Харин бид нар үг түүхээр нь бодит байдлаар нь харуул Рут ном ямар нандин мессежийг агуулсан ямар чухал ном бэ? Рут гэдэг эмэгтэй ямар агуугаар эзэнд хаанчлал ашиглагдсан бэ гэдгийг бодоод ийм бэкграундаар Рут номыг унших юм бол бид нар ойлгоно.
Нөгөөдгөр энэ 66 номны дараалал манай эртний өмнөх 250-аас 200 оны үед гэж би ярьлаа шүү дээ, тийм үү? Тэр том их хурлаар дараалал оруулахад Рут номыг энэ дунд оруулсан боловч үүний өмнө бас нэгэн жижиг шалтгаан байна. Анх цаас байхгүй үед хүмүүс юун дээр бичдэг байсан? Арьс. Хоньны арьсан дээр. Хоньны арьс чи хэр хэмжээтэй? Нэг иймэрхүү л байгаа шүү дээ. Жишээ нь Эхлэл ном, тэр урт ном нэг арьсан дээр багтахгүй. Тийм учраас хуйлмал болгож бичсэн. Харин тэд нар нэг арьсан дээр одоо манайхаар цаасаа гамж ийн гэсэн үг. Нэг арьсан дээр багтах 5 номыг сонгосон байхгүй юу? 5 номыг Библиэс аваад нэг арьсан дээр тэр 5 номыг нийлүүлээд бичсэн. Тэр 5 ном нь ямар номуудын гэхлээр хаач Соломоны дуу, Эстер, Рут, Нехемия, номлогч үгс гэдэг 5 номыг богино болохоор нэг арьсан дээр бичээд айл болгон тараасан. Энэ утгаараа нөгөө Эзрагийн хүчирхэг хувьсгалын үед айл болгон Рут номыг унших боломжтой болсон байна. Тэгээд тэд нар Рутыг уншаад олон гэр бүлүүд тэр хэмнэндээ үлдсэн байна. Аль нь зөв, аль нь буруу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ Рут ном бол ийм чимээгүй хашгираа, ийм чимээгүй чухал мессеж гэр бүлүүдийг авч үлдэхийг эзний ард түмэнд харуулсан ийм чухал мессежтэй ном байна. За бүгдээрээ хамтдаа Рут 1-р бүлгийн 1-ээс 5-ыг уншаад тэгээд өндөрлөх тийш хандъя. Шүүгчдийн захирж байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлэн болов. Нэгэн ир Юдагийн Бэтлехемээс эхнэр бас 2 хүүгийнхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явв. Тэр хүний нэр нь Элимелех, эхнэрийнх нь нэр нь Наоми, 2 хүүгийнх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Юда дахь Бэтлехемийн Эфрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд тэндэ байхаар үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Элимелех өөд болсонд тэрээр 2 хүүгэнтэйгээ хоцров. Өөрсдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ 10-аад жил амьдарчээ. Тэгтэл бас Махлон, Хилион нар хоёул өхөв. Ингээд тэр эмэгтэй 2 хүүгэнчгүй, нөхөрчгүй хоцорч. За Рут ном ийм гонхтой гашуун түүхээр эхэлж байгаа. Ямар нэгэн ном чинь цоглог гой түүхээр эхэлдэг штеп. Харин Рут ном бас нэг сонин ном байл. Номлогчийн үс ном байдаг тийм ээ. Бүх юм хосноос гэж эхэлдэг. Рут ном болохоор ийм аимшигтай түүхээр эхэлж байгаа. Гэхдээ энэ 5хан ишлэлд маш их утга байгаа. Би бүгдийг та нарт тайлбарлаж чадахгүй. Өчигдөр зүрхэнд хотхны хичээл гэхэд зөвхөн энэ 5 ишлэл дээр 2 цаг 30 минут орсон байхгүй. Би энд 2 цаг 30 минут яриул та нар эхнээсээ орд ирээ засаад унтаад өгөх байх. Тэгэхээр би маш богинохон, товчхон оршилтойгоор та нарт тайлбарлаж өгье. Шүүгчдийн захирж байсан өдрүүдэд нутаг оронд нь өлсгөлэн болов. Энэ бол утга зүүн авцалдаагүй, утга зүүн зохицолгүй ишлэл. Яагаад гэж шүүгчдийн захирж байсан өдрүүдэд нэгдүгээр зүйл. Шүүгчдийн захирж байсан өдрүүдэд Израильчууд баяр хөөртэй хүчирхэг байсан байхгүй. Шүүгчд байгаа учраас тэд нар Бурхны цэвэр үгийг сонсож байсан. Тэр сонссон Бурхны үгээ дагдаг байсан. Тэд нар бороо цаг тухайдаа орж ургах зариун сүү бал урсан Канаан газар баян тансаг элбэг хангалуун сайхан амьдарч байсан. Гэтэл яагаад шүүгчдийн захирж байсан өдрүүдэд өлсгөлөө ирэх болов? Дэд хууль номон дээр олон удаа Бурхан ингэж давтсан байна. Хэрвээ та нар миний үгийг үл тоовол, хэрвээ та нар миний үгийг дагахгүй бол, хэрвээ та нар миний үгээр амьдрахгүй бол би та нарын газар нутагт ган гачиг авчирч буул борог тэнгэрийн хаалгыг хааж зогсоо. Хэрвээ та нар миний үгийг дагвал, хэрвээ та нар миний үгээр амьдрвал, хэрвээ та нар миний үгэнд дуулууртай бол та нарын хүсэн хүлээх бороо би цаг тухайд нь оруулж та нар элбэг хангалуун байна гэж олон удаа хэлсэн. Тэгэхээр дэд хууль номтой харьцуулбал шүүгчд номны захирж байсан өдрүүдэд өлсгөлэн ирсэн байна. Өлсгөлнийг юу гэж Бурхан тайлбарласан? Канаан элбэг баян газар өлсгөлэн ирнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шийтгэл гэсэн үг байхгүй, шийтгэл. Энийг бичгч маань бид нарыг ойлгосоо гэж 1-р ишлэлд хитгүүгээр хэлж байгаа. Бид нар бол энийг ямар ч еврей хүн уншсан шүүгчдийн байж одоо энэ шүүгчдийн захирж байсан өдрүүдэд нутаг оронд өлсгөлэн болсон. Шүүгчдийг захирж байхад
Шийтгэл юм биш. Ойлгож байна. Ингэж ойлгоно гэсэн үг байхгүй юу? Бид нар еврей биш болохоор шууд ингэж ойлгохгүй заах хэрэгтэй л дээ. Гэхдээ ингэж ойлгоно гэсэн үг. Үлсгэлэн бол шийтгэл. Бороо хургуу болсон гэсэн үг. За яагаад? Бурхны үгийг тэд нар огоорсон дагаагүй байх юм. Тэгэхдээ хэн захирж исэн юм? Шүүгчд захирж л байсан. Яагаад? Би түрүү хэлсэн. Жинхэнэ иш үзүүлэгч нар, жинхэнэ номлогч, жинхэнэ пастор, жинхэнэ удирдагч нар өөртөө алдрыг авах гэсэн над шиг увайгүй номлогч биш. Өөрөө магтуулж, өөрөө мундаг харагдах гэсэн алдар, амбиц, карьер хөөсөн над шиг өчүүхэн хумхын тоос шиг худалч пасторууд олширхоор ард түмэн үнэн үгийг сонсгоо. Тэдний номлолууд дандаа эзэнд таалагдах гэсэн номлолууд, эзэн биш ард түмэнд хүмүүс таалагдах гэсэн үйлдэл, номлол, хичээлүүд ороод ирсэн учраас ард түмэн үннээс эргэсэн байх нь байна. Тийм учраас шүүгчдийн захирж байсан үед Бурхны шийтгэл болох өлсөглөн ирсэн гэдэг нь энэ захирж буй шүүгчд нь над шиг худалч, хуурамч хоёр нүртэй пасторууд, номлогч шүүгчд байсан юм а гэдгийг хэлж өгч. Тиймээс ард түмэн дээр үннийг халахсан. Та нар Есүс эзэн энэ дэлхий дээр ирсэн. Тэр хамгийн шудраг үйлчлэлийг хийсэн. Төгс үйлчлэлийг хийсэн. Гэхдээ тэр би хэлжсэн нэг ч Ромын цэрэгтэй зөрчилдөөгүй. Нэг ч Ромын ноёд түшинттэй маргалдаагүй. Бүр Ромын хаадуудтай ч маргалдаагүй. Тэр үйлчлэх 3 жилийн хугацаанд зөвхөн өөрийнхөө хүмүүстэй л тэрсэлсэн. Рабби нар, шашны удирдагч нар, фарисеучуд, синагогийн ахлагч нартай. Сонирн байгааз өөрийнхөө хүмүүсийг хамгаалах гэж ирсэн Месиа гэсэн чинь өөрсдийг нь зэмлэж байна. Та нар түүхийг хараарай. Ганц ч удаа Ромын цэрэг, Ромын хэн нэгэнтэй Бурхны үгээр цэц булаацалтаагүй. Харин тэрээр үргэлж өөрийнхөө хүмүүсийг зэмлсэн. Яагаад? Тэд нар синагог, сүм, ариун газар, мундаг багш, мундаг рабби, мундаг номлогч, мундаг иш үзүүлэгч гэдэг өөрсдийн алдар нэр сүр амбицаар жинхэнэ Бурхны алдрыг халахлаад байсан учраас, ард түмнийг жинхэнэ эзэнтэй учруулахгүй дунд нь хөшиг болоод байсан учраас түүнийг цуу татгаар Есүс эзэн ирсэн. Тэр ч утгаараа тэр загалмай дээр шовдлогдоход онцгой ариун газрын хамбан 7 метр гаруй өндөр хөшиг дээрээсээ доошо цуулсан юм. 7 метрийн өндөртэй тэр хөшгийг урах тийм өндөртэй хүн энэ дэлхий дээр байхгүй. Яагаад дээрээсээ доошо цуулсныг Библи дээрээсээ доошо гэж онцолсон гэвэл Бурхан цуулсан юм. Үүнээс хойш миний алдрыг халахлагч пасторнцууд, худал номлогч нар хүмүүс таалагдах гэж гоёг ярьдаг хүмүүс хэрэггүй. Миний ард түмэн надтай Христээр дамжин шууд холбогдох ёстой гэдэг тунхагийг, тушаалыг Бурхан энэ дэлхий дээр өгсөн. Тиймээс бид нэр зөвхөн түүнийг шилжих ёстой. Есүс эзэн нэг л удаа сүйтгэн эвдэлж хийлсэн. Хуурай гэсэн тавьсан. Хаана? Ромын түшиндийн гэртүү. Ромын хааны гэртүү. Өөрийнхөө ариун хот болох Ерүсалимийн өөрийн ариун сүм болох сүм дотор бүгдийг болгосон. Ууралсан. Яагаад? Тэр сүм нь мөн жинхэнэ эзнийг халахлсан шашинлаг болцсон байсан учраас. Шүүгчдийн захирж байсан өдрүүдэд өлсөглөн болсон гэсэн ганц энэ ишлэл ямар их зүйлийг бидэнд сануулж байна. Бичигч маань маш мэрэгнэр эхлүүлж байна. Нэгэн ир Юдагийн Бэтлехемээс эхнэр бас 2 хүүгийнхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явжээ. Моаб. Бид нар сайн харах юм бол өлсөглөн болсон үед эр хүний талаас нь та харах юм бол Элимелех тийм үү? Элимелех, Эли, миний бурхан. Мелех хаан, миний бурхан хаан гэдэг нэртэй ир. Тэгэхдээ би эр хүн талаас нь Элимелехийг ойлгож байна. Яг гэвэл надад хариуцлага би 4 хүүхдээ өлсөглөн байхыг хармааргүй байна. Эхнэрээ идэх хоолгүй турж эцэж ядарч үдэрж байгааг хармааргүй байна. Би хариуцлага өрөөд яасан гинөө? Моабын нутаг руу Элимелех нүүсэн байх нь Элимелех. Тэгэхдээ энд ингэж хэлж байгаа. Бэтлехем гэдгийг онцолж байгаа. Бэтлехем гэдэг чинь ямар нэртэй үг юм? Бэт талхны гэр гэсэн. Өөрөөр хэлбэл бичигч маань Бэтлехемийг Юдагийн Бэтлехем гэж онцолж бичсэн нь талхны гэрт нь талах дууссан. Уул нь талхны гэрт талхнаас олон их зүйл байх ёсгүй. Гэхдээ талах дууссан. Энэ бас юуг онцолж байна? Энэ бол Бурхны ажил байсан гэдгийг онцолж байна.
Бэтлехэм Давидын хот. Бэтлехэм Есүс эзний төрсөн газар. Талхны гэр гих энэ газар талхнаас ихэн байх ёсгүй байтал талхныг талах дуусгана гэдэг нь Бурханаас өөр хүн хийж чадахгүй ажил. Ойлгож байна. Мөн л энэ Бурханы өгсөн шийтгэлээс. Моабын тухай бид нар мэдэн шүү дээ. Одоо энэ Палестины газар нутгийн тухай ярьж байна. Харин Моаб бол Канаанаас Йорданыг гатлаад Канааны доод зүгт Йорданыг гатлаад өөр үндэсний нутаг гэсэн үг. Моаб нь өөрөө эцгийн үр гэсэн утгатай үг гэдгийг бид нар мэдэн тийм үү? Моаб эцгийн үр. Би товчхон энийг яриад өгье, сануулад өгье. Бид нар уул нь Эхлэл номны цуглах хичээл дээр үзсэн л дээ. Түрүүчийн 7 хоногт би нэг давсан баган улсын эмэгтэй тухай ярьсан. Хэний эхнэр вүлээ? Лотын эхнэр. Содом Гоморыг бурхан устгах үед Лотын гэр бүлийг Авраамийн зуучлан залбирлаас болж, Авраам дамжсан амлалтаас болж бурхан гаргаж аврахаар шийдсэн. Ингээд Содом Гоморгоос Лотын гэр бүлийг авран гаргахдаа бурхан нэг зүйлийг тушаасан. Эргэж бүү хараарай гэд. Ингээд тэднийг зогтох үед Содом Гомора дээр галан хүхэр бороогоор бурхан Содом Гоморыг шатааж устгасан. Энэ үед Лотын эхнэр эргэж хараад давсан хөш болчдөг. Ингээд Лот хоёр охинтойгоо гуруулхнаа цөллөгт үлддэг. Ингээд удаан амьдэрсний дараа хоёр охин санаа зовж эхэлдэг. Бид нар энэ гуруулхнаа амьдраад идэг. Ямар эртээ тааралдаж хоёулаа хүүхэдтэй болох вэ? Эцгийн минь удам тасрах гад идэг. Хоёулаа хүүтэй болж энэ удам үргэлжлэнэ. Гэтэл энэ цөлд чинь ямар ч эрэгтэй үнтэй таарах ямар ч боломж байхгүй. Аав ямар ч өөр эмэгтэйтэй дахиад таарч хүүхэд төрүүлэх ямар ч боломж байхгүй. Тиймээс хоёулаа өөрсдөнд байгаа цорын ганц боломжоо ашиглагээд аавыгаа маш ихээр согтоож ухаан алтлан согтоосны дараа аав дээр ордог. Том охиноос нь хүүд өрдөг. Түүнийг эцгийн үр буюу Моаб гэж нэрлсэн бөгөөд энэ нь Моаб үндэстний өгшил гарал. Хоёр дахь охиноос нь Бен-Ами буюу энэ нь Амнон үндэстний өгшил гарал. Бурхан яагаад Моабчууд Амнончуудыг үл тоож орхисон бэ гэвэл ийм гарал үүсэлтэй учраас. Тэгээд асуудал нь энэ тухайн үед Гитлэл номноос эхлээд гэрээний үе хүртэл Бурхан өөрийн Канаан газар нутгийг орхихыг цээрлсэн байхгүй, хоригдсон. Тэгвэл энэний өмнө та асууж магадгүй Авраам, Исаак, Яаков бүгд л үлсгэлэнгөөс болоод нутгаа орхиод явж л байсан шүү дээ пастраа. Яагаад тэгвэл энэ Элемелех болохгүй юм гэж. Элемелех болохгүй. Яагаад гэвэл гэрээний дараа гэсэн. Гэрээ хийснээс хойш Израилийн ард түмэнд 40 жил цөлөөр тинээд амлалтын газар орж ирсэн. Мөн тухайн үед ямар үе вэ гэвэл бурханчлах үзлийн үе. Нийгэм энэ дэлхий тэр аяараа. Энийг би та нарт ойлгуулахын тулд энгийн нэг жишээ ярив. 15, 16, 17 дугаар зууны үед энэ дэлхий тэр аяараа ямар үнэлттэй байсан бэ? 13, 14, 15 дугаар зуун хүртэл энэ дэлхий тэр аяараа энэ бурханчих үзэлтэй байсан. Хэн нэгэн заавал хэн нэгнийг шүтдэг байх ёстой. Бурхныг. Иннээс болж та нар миф номыг харан тийм үү? Зевс бурхан байна, хадны бурхан, модны бурхан, шорооны бурхан, далааны бурхан, Бетсада ямар зөндөө бурхад байна. Яагаад гэвэл хүн болгон өөрийн гэсэн нэг бурхан шүтдэг байж ижил амьдэрдэг тийм эрэм үе. Ойлгож байна. 17 дугаар зууны үеэс тэр шүтэнүүд дунд энэ дэлхий тэр аяараа ямар эрэм үе ирсэн гэвэл хүн шүтэнүүд дунд орж ирсэн. Би тэр папыг шүтдэг. Би тэр пастрыг шүтдэг. Би тийм зураачийг шүтдэг. Би Бахыг шүтдэг. Би Бетховеныг шүтдэг. Би Давинчиг шүтдэг. Би зураач тэрийг шүтдэг. Хүмүүс орж ирсэн. Алдартнууд орж ирсэн гэсэн. Ингээ 17 дугаар зуунаас хойш шинжлэх ухаан орж ирсэн. Ангаах ухаан хөгжсөн гэсэн. Ингээд хүмүүс шинжлэх ухааныг шүтэж эхэлсэн. Тэгээд тэдний энэ дэлхий даяар үзэл бодол нь хүн сармагчнаас гаралтай. Дайрны толгоон дээр, Ньютоны толгоон дээр алим унсан, таталцах хүч, ангаах. Ингээ шинжлэх ухааныг шүтэж эхэлсэн. Харин эсэргээрээ түүх энэ дэлхий даяар яаж ирсэн гэвэл 18, 19 дугаар зууны үеэс одууд орж ирсэн. Эрдэмтэн мундаг хүмүүс биш одууд. Би Майкл Джексонийг шүтдэг.
Би Бритни Спирс шиг шүтдэг. Би Whitney Houston-ыг шүтдэг. Ойлгож байна. Дэлхийд даяараа эрен өөрчлөгдөж байгааз ингээ 20 дугаар зуунаас хойш энэ дэлхий дээр интернет, сошиал гэдэг зүйл орж ирсэн. Z generation. Тэдний хувьд энэ дэлхийд тэр аяараа тэс өөр болсон. Би дандаа танарт хэлдэг тийм үү. Бидний үед нэг байрны нэг орцонд ганцхан утастай айл байдаг. Тэр бол од айл. Шууд утсаа авна байна уу? Голын орцны 23 тоотоос бататай ярих гэсэн өчтөр бууцны давсгах хот өгөөгүй яриулахгүй. Таслаа дуусаа холбоо өрчдөг. Заавал холбоон дээр очиж очролжээж холбогддог. Тиймээс юм дээ. Та нар кино үзэх бол яаж үздэг байсан? Заавал театрт очих ёстой. Үгүй бол подолд 50 төгрөгийн ундааны шил өгөөд оронд нь подолд нэм жижигхэн зурагтай перставкн дээр бүрслийг үзчих бөөнөрөөс сууд. Жан Клауд Вандам үздэг байсан. Тийм ээ. Та хичээлээ сонсгол заавал багштайгаа уулзгол заавал сургууль дээр очино. Та сургууль руугаа ямар нэгэн утастай айлыг гуугаад сургууль руугаа залгана штэ. Жавцсан ор багштай яриулж өгөөч гэвэл жижүүр нь юу вэ хин бэ чи гайгүй чи гэж тавина. Гонж. Z generation. Тэр үед бид нарт утастай ингэж холбогдоог гэж эргүүлдэг биш. Бүр зүгээр ямар ч утас муц байхгүй зүгээр агаар дээр явж идэг ийм юмар ингэж утсаар яриад явна гэж хэлсэн бол би гутлаа тайлаа шийдэх байсан баг. Энэ ч амар үлээж. Тэр байтугай усыг мөнгөөр зардаг гинэ пэ гэж гайхдаг байсан мэт дээ. Харин үгүй байлгууд энэ карантинаас гоочдаг усыг мөнгөөр одоо бид нэр кемпээр явахад болон ус мөнгөөр л авч байгаа юм. Дэлхийн 90 үе ингэж өөрчлөгдөж байгаа. Тэгвэл Z generation яагаад бид нар ойлгохгүй, эдгээр биднийг ойлгохгүй, бидний дунд яагаад ийм хол ам цав гарсан байна? Сошиал ороод ирсэн. Одоо та нар сайн бод. Хэдэн жилийн өмнө энэ хуруу ямар үүрэгтэй байсан бидний үед? Ийм л үүрэгтэй байсан. Өөр нэг сүртэй үүрэг байгаагүй шүү дээ. Одоо энэ хуруу юу болцсон? Unfriend хийн. Найз шүү. Friend хийн. Хасна. Хаяна. Доромжлно. Доёолно. Хайрайлчлна. Сална. Үерхэн. Болно. Бид нар тэр үе заавал сургууль бол сургууль, сүм бол сүм дээрээ, номдол сонсгол пастор дээрээ бүх юм гүйж очдог. Цаг болцсон бол 2-оос гисэн бол 2:30 хүртэл хүлээж яадаг. Яг тэнд гээд ингээд яг тэр нэг шон гэсэн бол яг шонгоо тэрэл зогсохгүй бол би энийгээ олдгоо талбай малбай ленний хөшөө гэж болцдог байсан бол одоо энэ хүүхдүүдийг хардаа зүгээр л хармаанд нь та нар бүгдээрээ явж байна. Таны зураг, таны дүр төрх, таны гэр бүл, таны үүх, түүх бүр энэ хүүхдүүдийн хармаанд нь цуглаан пастор би өөрөө номлолтойгоо Магдалины багийн хармаанд нь явж байгаа. Зүгээр хармаалаа явдаг болсон. Хичээл нь, сургууль нь, багш нь, гэрийн даалгавар нь хармаанд нь явж байгаа. Одоо та нар боддоо эднэрийн өсөж хөгжиж байгаа оюун ухаан ямар өөр байгаа бол бид нарынхаас. Тэгсэн чи одоо бета үе гарч ирж байна. Бүр жижиг тэд нар. Z-ийг ойлгож амжаагүй байхад бета нь гараад ирдэг. Бүр ойлгомжгүй. Тийм болохоор би энэ сүмийг бурхан л удирдахгүй бол Есүс эзэн өөрөө л удирдахгүй бол миний мэдлэг хүрэхгүй гэдэг байна. Одоо миний ярьж байгаа энэ номлол эднэрийн чихэнд орж байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Тэгвэл энэ 90 үе ямар үе байсан гэвэл бурхтын 90 үе байсан гинэ. Яг одооныхоор та төсөөл. Тэгэхээр газар бүр өөр ингэсэн бурхтантай. Моавч бурхантай, одооны Палестины газар нутаг Канаан, Йохова гэдэг бурхантай. Тэгвэл Элимелех Бэтлехемээс өлсгөлэн болсон тул гэр бүлээрээ яваад хаана очсон гинөө? Моавт очсон гэсэн үг. Тэгвэл Моавын газар нутаг бас өөр ингэсэн бурхантай. Би бурхны нэрийг дандаа мартчихад байт юм а. Энийг үс санаач яхад тий. Олоод уншичээ гэсэн чинь олон хичээлийн дундуур харагддаг. Энийг нэртэй шүүгчд номны 17 дугаар бүлэг дээр байна уу? Моавын бурх, Моавчууд ийм бурхад чүтдэг байлаа гэдэг. Тэгэхээр яаж юм гэвэл одоо та сайн бод. Удахгүй дуусгах чинь та нар залхах чинь. Дуурахгүй байгааг удахгүй залхаж эхэлж байгаа юм. Ямар учраас гэвэл
Палестины газар нутаг Бурхны удирдах буй удирдлагаас Йохова надад туслахгүй учраас Моабын Бурхны нүмер нүлэг дор орё гэд явж гин гэж ойлгогдно. Энэ 90 үе ийм байсан гэдгийг би хэллээ шүү дээ. Бета зэтгэр баган генерашн ярьлаа. Ийм 90 үе байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Шүүгчдийн захирж байсан үед Бэтлехэм талхны гэрт талхан дууссан. Талхнаас их байж болохгүй дууссан. Бурхнаас өгсөн шийтгэлээс энэ Элимелехийн гэр бүл зугатаасан гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл сүмд 5 жил 10 жил явлаа. Ёстой нэмэр алгаа пастраа би тэгээ бөө болцсон гэдээ явж байгаа хүмүүс байгаа. Дитээс хийгээд гимшээд эдгэрлийн цаг аваад амар байсан хит охтууд маань одоо амар бөө болцсон шилэн дээгүүр гүүж ин үнсэн дээгүүр өнгөрч ин юм амар юм яриад явж байгаа. Та нарын найзууд мэдж байгаа. Энтэй ажил үйлдэл гэсэн үг. Бурхны өгсөн шийтгэл зэмлэлээс зугатах нь өөрөө буруу байсан учраас Элимелехийн гэр бүл ийм хүнд байдалд орж байгаа юм ахтамар. Бурхан биднэрт өгсөн загалмай байна. Тэр загалмаанаас залхаад буддист болох уу? Тэр загалмаанаас залхаад бөө болох уу? Энд асуудал ойлгож байна. Та Есүст итгэлээ, сүмд явлаа гэд юу сансан ёсон хүсэл чинь биелээд ёстой нэг ширхэг зовоогүй хуруугац усч үзээгүй өстой жаргаж ийна пастор би өстой Есүст итгэснээс хойш ёстой нэг 10 20 жил өстой үнэн жаргаж ийна гэж байгаа хүн байвал гараа өргөч. Би зовж ийна гэж хүн гараа өргөх гэхгүй бүгдээр өргөж байхаа айж байна. Христэд итгэхэд та нар жаргана гэж юус хэлээгүй. Бид нар буруу юм хийсэн бол өсөглөн шийтгэл бид нар дээр ирдэг. Харин бид нар түүнээс зугатах нь юу гэнэ үү? Буруу. Бид нар Канаан Палестины газар нутаг Йоховагийн удирдах байгаа хаанчлалт газар нутагта зовлонтойч, жаргалтайч, унсанч, боссонч, инээсэнч, үйлсэнч төвчээртэйгээр зогсох ёстой. Яагаад? Буцаагаад Бурхан сайн сайхан цагийг өгдөг учраас. Тиймээс бид нар зовлонгоос ангижрах гэж итгэдэг итгэгч нар биш. Зовлонг туулах хүчийг авдаг Бурхны хүмүүс байх ёстой. Бид нарыг гал дундуур гарахгүй гээгүй шүү дээ. Та нар хөөрөөд нисэд явчихна гээгүй. Гал дундуур гар. Түлэгдэхгүй л гэсэн, үхэхгүй л гэсэн. Тэгтээ гарна. Та түүдэг дундуур гүгээд ороод үзээрэй. Бид нарыг усан дундуур гарахгүй гээгүй. Чи усан дундуур зүгээр Есүс шиг дээгүүр нин жааш гүүчин гээгүй. Чи усан дундуур тэр хүйтэн цэвдэг гол дундуур гарна гэхдээ чи живхгүй л гэсэн. Тэгтээ живэх гэж байгаа юм шиг айц, түгшүү, ганцаардал байна. Бид нарыг Йорданыг гатлахдаа ямар үе ирсэн? Яг одоо гатлыг л Йордан үерлж байгаа. Бид нар яг эзний өмнө зориг руугаа тэмцэх гэхэд амьдрал биднэрт энэ дэлхий биднэрт яг ингэж ханддаг. Йордан үерлдэг. Соёл бэрхшээлүүд бидний нүдэнд илүү том харагдаж эхэлдэг. Энэ үед бид нар эзэн Бурханаас ширтээд байх ёстой газараа төвчээртэй зогсох ёстой эзэн Элимелехийн гэр бүлээр зааж өгч. Өсөглөн байсан ч тэд нэр үлдсэн бол тэд нэр халуун ам бүлээрээ байж л байх ёс. Ойлгож байна. Таны амьдралд байгаа одоо байгаа загал маань бүү буужгүй. Яагаад гэвэл энэ их амьдын хагцал, энэ их зовлон, энэ их ганцаардал, энэ их гуйламжлал, талбай дээр хүмүүсийн хайсан тариан түрүүг түүж амьдрах тийм эмхтэн зовлонт амьдралаас даруй сүнстэй, сүнслэг гоо үзэсгэлэнтэй эзний агуу үйлчлэлд зориулагдсан рут хэмээх эмхтэй бий болсон юм. Яг л алмаз хамгийн гүнд маш ихээр шатаагдаж, халж, гүнээс гүнд бий болдог шиг. Яг л тэр даймонд үнцэнтэй газар хав харанхуй жалганы дов сондуулны хамгийн гүнд бий болдог шиг энэ их зовлон дундаас энэ агуу эмэгтэй бий болж байгаа. Тиймээс зовлон танд юрүүл авчирна гэдэгт итэг. Бурхны хүмүүс тохиолдсон бүх зүйл эцэстээ тэдний хамгийн сайн сайхны төлөө байх бол. Амен. Амен. Тиймээс бид нар Рут номыг үзэхдээ ийм бэкграундаар харна. Энэ бол хараагдсан зовлонтой ном биш. Рут ном Наоми баяр баясгалан, баяр хөөр, хайр татам, хайр булаам гэдэг нэртэй нэр. Гоё нэр угаасаа Наоми. Зөндөө хүмүүс Наоми гэдэг нэртэй байдаг шүү дээ, Библийн нэртэй. Энд чи өөрөө юм гоё утгатай байхгүй. Гэхдээ зовлонгийн дараа Бэтлехэм
талхныгээр талхтай болчихжээ гэдгийг сонсоод Наоми Руттэй хамт ордог. Тэгсэн чи хүмүүс Наоми ирлээ, баяр баясгалан хайр булаам ирлээ гэсэн чи Наоми юу гэдэг вүлээ? Намайг Мара гэж нэрлээ. Давслаг, шорвог, хуурай, хатсан Мара гэж нэрлээ. Намайг бити баяр хөөр баяр баясгалан гэж хэл. Учир нь би байх ёстой газраа хайж явснаас болоод ийм гүн гашуун зовлонд орсон учраас намайг шорвог гэж нэрлээ гэж хэл. Энэ нь яаж вэ? Наоми өссөглөнг орхиж явсан бурууга хүлээн зөвшөөрж гинэ зөвшөөрөхгүй нь хүлээн зөвшөөрж байгаа. Тэгсэн чинь энэ үгийг сонссон эзэн үнэнч бэр Рутээр нь дамжуулаад юу гэдвүлээ? Наомиг баяр баясгалантай болгож өгдөг. Рут нам дуусахад Наоми одооноос намайг Мара гэж буудууд. Учир нь эзэн минь миний гимшлийг харж, миний гимшлийг сонссон учраас одооноос намайг эргээд баяр хөөр хайр булаам Наоми гэдгээр минь дуудаж өгөөрэй гэдэг. Израилийн Бэтлехемийн бүх эмэгтэйчүүд Наоми хайртай бэрээр чин дамжуулж чамааг өрөөж, хайртай бэрээр чин дамжуулж удмыг чин залгах хүү Есийг төрүүлж өгсөн бурхан алдарших болтугай гэж Наомиг өргөмжилж өгдөг. Ямар үед үү? Зүхтаасан үед үү? Үүрх загалмаагаа хаяа зүхтаасан үед үү? Өөрийгөө чийдээд гимших үед. Миний буруу гэх үед. Миний буруу гэх үед бурхан хайрлаж өгдөг. Наоми, Орпа гэдэг бэр нь аюу сонио утгатай. Ар дагц хүзүүний артал гэсэн утгатай. Бас үүл гэсэн утгатай. Рут ямар утгатай нэр гэж? Дотн найз, анд нөхөр гэсэн утгатай. Яг энэ нэрний хувь тавилангаар юу болдог гэж Наомиг явахад Орпа яг шилэн хүзүү шиг үүл шиг ууршаад алга болдог. Моаб руугаа буцдаг. Харин жинхэнэ анд найз Рут яадаг вүлээ? Ээжтэйгээ хамт хизээч очиж үзээгүй харь газар руу бэлэвсэн амьдралаар гуйлагчин гуйрамчин амьдралыг сонгодог. Гэхдээ Рут нэг гайхалтай үг хэлсэн. Таны ард түмэн миний ард түмэн. Таны бурхан миний бурхан гэж хэлдэг. Энэ ухаарлыг найз гэж хэлж болох хэдий хадам бэр боловч дотн найз гэж болох хадамдаа хэлсэн учраас хадам нь өөрийнхөө гин буруу хүлээн зөвшөөрж Мара хэмээх гашуун шорвог амьдралаа хүлээн зөвшөөрч загалмайгаа үүрхээр бурууга хүлээхээр гимшилтэйгээр шийдсэн тэр мөчөөс бурхан Наомигийн амьдралд ажиллаж эхлээд түүний дотн хайртай бэрээр нь эргээд Наомиг хайр булаан баяр хөөр баяр баясгалантай амьдралаар шагнаж өгч. Тиймээс зовлон дунд тууштай байцгаая. Ийм нүдээр бүгдээрээ Рут номоо үргэлжлүүлэн ирэх эзний өдрөөс үзэх болно. Амен. Дээр хамтдаа залбирanгуйцгаая.